Санаа нь бидний яасан зүйл болгоо небихоризм гэдэг зүйл байгаа. Небихоризм нь бихоризмаас ирсдээс ялгаатай бөгөөд бихоризм нь хүний ил тод сэтгэл зан үйлийг судалдаг бол небихоризм нь хүний дал буюу дотоод зан үйлийг судалдаг. Небихоризм 1930-аас 1960-аад оны хооронд хөгжсөн зан үйлийг судлах бихоризмын шинжилсэн үргэлжлэн чиглэл юм ба. Сонгодог бихоризм зөвхөн ил харагдах зан үйлийг судалдаг бол небихоризм хүний дотоод үйл явц зорилго сэтэл идэвхжил суралцах дотоод механизмыг шууд хэмжих боломжгүй шинжлэх ухааны аргаар тодорхойлж болно гэж үзснээрээ ялгаатай. Небихоризмын урсгал чиглэлийн үндэслэгч Америкийн сэтгэл судлаач нь Толман Хаалнер юм. Энэхүү бүх амьд биедэд нийтлэг байдаг зан үйлийн хуулийг илүү оновчтой судалсан байна. Зан үйлийн судалгаа нь хатуу тогтсон бодит арга дээр тулгуурласнаар дотоод ертөнцийг нээн илрүүлж чаддаг. Толман чочрогч хариу үйлдэл SR гэх томьёол дээр завсрын хугтгуун заавал байх ёстой гэж үзснээр энэхүү SOR болгожээ. Толман хүрээлэн буй орчин ба танин мэдхэн хоёрын хоорондын харьцааг тодорхойлон бичиж, сэтгцийн дотоод процессыг гадаг шилрүүлж, оновчтой байдлаар судалгаанд оруулсан. Үүнийг тайлбарлавал зан үйлийг саландат хариу үйлдэлүүдийн гижин хэлхээс бусад харин зорилго чиглэлтэй үйлдэл гэдэг үгнээс авч үзэх хэрэгтэй. Толман зан үйл нь хөдөлгөөний дадлын боловсруулалтаар хязгаарлагдахгүй гэж үзснээр бусад бихоригдлаас ялгаатай. Түүний судалгааны үр дүн асуудлыг шийдвэрлэхийн тулд хийж буй танин мэдхийн үеийн тусламжтай организм нь хариу үйлдлийн тогтсон байдлаар илэрхийлдэг болохыг харуулдаг. Туршигчдын амьтны гол даалгавар нь либрантаас гарч хоол тэжээлийн бодис төрөлт явдал байлаа. Толманы онол нь урдийн бихоростоодын үзлийг организмын орчиндөө дасан зохицохын адаптац зүйл талаас нь эргэн харахад хүргэсэн билээ. Америкт бихоризм 1920-ад оны сүүл үеэс хүч авсан ба академик брэнд клинчөрүүлсэн сэтгэл судлалын дорны ганц онол болсон. Учир нь бихоризмд шинжлэх ухааны судалгаа явуулж бүхэл бүтэн онол боловсруулсан тул энэ нь шинэ бөгөөд нөлөө бүхийж болж чадсан. 19-р зууны сүүл 20-р зууны ихэнх үеэс сэтгэл судлалын ерөнхийдөө философийн таамаглал эрсдэс хязгаарлагдаж байсан бол харин бихоризм шинжлэх ухаан байлаа. Зочрол хариу үйлдэл энэ бас сэтгэл судлалын санааг маш товчхон илэрхийлсэн болох үндсэн ойлголт хэдий ч тэдний алдаа гэж хэлж шахам Павловын нохой Уотсоны харахнууд зэрэг туршилтууд дээрээс бихоризм амьтдтай салшгүй холбоотой байдаг. Небихоризмын анхны төлөөлөгчдийн нэг болох Эдвард Толман нь 1886 оны 4 сарын 14-нд Америкийн Массачусетс мужид Вест Ньютон хэвээр хотод төрсөн. Тэр Массачусетс техникийн хүрээлэнд инженерээр суралцаад дараа нь сэтгэл судлалын салбарыг сонирхож 1915 онд Харвардаас доктор зэрэгээ хамгаалсан. 1912 оны 100 Германы Гештальт сэтгэл судлалаар Курт Копекатай хамт суралцаж байсан. Харвардаас эдмийн зэрэгээ аваад Юанстон дэх баруун хойд зүгийн их сургууль хэсэг хугацаанд башилж байгаад үүнийхээ дараа 1918 оноос Калифорнигийн их сургуульд ажиллаж мөн амьдралынхаа их хугацаанд тэр газар өнгөрөөсөн байдаг. Харвардд байхдаа Уотсоны сэтгэл судлалтай танилцаж, Дикшнери структурализмаар илэрдэж мөн шинжлэх ухаанд интроспекцийн арган аж холбогдлыг судалж байсан. Калифорнигийн их сургууль тэр харьцуулсан сэтгэл судлал сонирхол судалж, мөн харахнуудын суралцах чадвар дээр судалгаа хийж байсан. Их судалгаа хийж байх явцдаа Уотсоны бихоризм уран угарч хэлсэн бөгөөд өөрийн онолоо боловсруулж эхэлсэн. Карл Кол Уотсоны бихоризмыг дэндүү гинэн энгийн түүхийг хэмээж байсан хоолын бихоризм үзэл нь Америкт 1940-1960-аад оны үедэд манлайлах хандлагатай болсон. Тэрээр 5 сарын 24-нд Нью-Йорк хотод төрөн тэдний гэр бүл ядуу байсан тул тэр мөнгө олох гэж ажилтгийн хэд хэдэн удаа сургуулиас завсардаж байсан юм. Бас тэр бяцхан хүү байхдаа гидсний шижин тусч хүүхд өгч байсан гэдэг. Гэвч тэр боловсролтой анхаарч Мичигэний их сургууль суралцаж тэндээ бакалавр, магистрийн зэрэгээ хамгаалсан байна. Бихоризмыг авч үзэж байгаа бол скринээр завар дурдах ёстой. Америкийн сэтгэл судлаач Бихорист тэрээр 1904 онд 4 сарын 20-ны өдөр төрж байсан.
тэдний гэр бүл халуун тулаан уур амьсгалтай байсан ба Скиннер доороо нэг дүүтэй байсан дүүнд 16 наснда гинт нас барж байсан. Түүний аав хуульч бас шашингүй үзэлтэн байсан бөгөөд Скиннер аав ээж хоёрынхоо сурч байсан ахлах сургуульд сурсан ба хүүхэд байхасаа төрөл бүрийн зүйлд сонирхолтой нэгэн байсан. Түүний аав ээж хоёр түүнийг ёс зүйн хэм хэмжээ буруу зүвийг чамд сургадаг байсан ч Скиннер зөвхөн ганцхан удаа гар хүрч байсныг тэр дурдж байсан. Тэр амьтдын тухай уншиж тэдний хэрхэн сургадаг талаас сонирхож байсан нь түүний сэтгэл судлал татан оруулах том шалтгаан болсон. Гэвч тэр эхлээд зохиолч болох шийдсэн боловч Жон Остны Бихоризм гэдэг ном болон Павловын бүтээлүүдийг унсныхаа дараа эрэлт бүсэлгүй сэтгэл судлал чиглэлээр сурцгаар шийдсэн. Энэхүү тэрээр Харвард их сургуульд суралцсан докторийн зэрэгээ 1931 онд аваад Миннесота Индианы их сургуульд ажиллаж байгаад 1950 онд иргэн Харвардад ирсэн байна. Тэрээр 1938 онд организм зам үйл хэмээх номоо гаргасан боловч их сөрөг сүүмжил хүлээн бүхэл бүтэн 4 жилийн дотор 80 шиг л зарсан гэдэг. Гэсэн хэдиж 50 жилийн дараа энэ ном орчин үеийн сэтгэл судлалын нүүр царайг сурчилсан байна. Дараагийн бүтээл болон шинжлэх ухаан ба хүний зам үйл номоо 1953 онд хэвлүүлсэн түүний үзэл санааг бүхэлдэн хураангуйлан илэрхийлсэн бүтээл болсон гэж үздэг. Алдар сэтгэл судлал Альберт Бандураа 1925 оны Канадын Манер хэмээх хотод төрсөн. Тэр 5 эгчтэй айлын гац хүүхэд байсан. Түүний эцэг нь Форш ээж нь Украинаас Канадад нүүж ирсэн гэдэг. Тэмч боловсролтой байгаагүй ч хүүхийнхээ боловсролд маш их ач холбогдол өгдөг байсан. Түүний хоризм 3 дахь давлгаа гэж үздэг бөгөөд зарим тохиолдолд неохоризм гэж нэрлэж хэвчлэн сепхоризм гэж нэрлэдэг. Бандурагийн олон ганцхан хоризм дээр биш коннектив сэтгэл судлал дээр суурилгаараа онцлог юм аа. За дүгнэлт нь хоризмуудыг амьд дээр туршилт явуулж оюун ухаанд хүндээ атгаж үздэг гэж зарим судлаачид шүүмжилдэг. Гэвч энэ нь нэг талаараа үнний ордож бас зарим талаараа буруу болгон харагддаг. Амьтад хийгээд хүн төрөлхтөн хоёрын хооронд биологи, физиологи адил төстэй шинж тэмдгүүд хадгалагдаж байж болов нөгөө талаараа нийгмийн бөгөөд өндөр хөгжсөн оюун ухаан гэх том ялгаа байдаг. Хоризмууд эхлээд хүний биологийн амтан гэдэг утгаар нь судалсан өөр бусад организмуудад үүсэх нөхцөл болсон байна. Бид өдөр тутмынхаа амьдралд тэр дундаа алхам тутамдаа оюун ухаан тухайлаг байдлаар хандаж чаддгүй хоризмууд нээж чадсан. Үүнийг зах зугаас нь шинжлэх ухааны үндэстэй тайлбарлаж чадсан сэтгэл судлаачид бол хоризмууд юм аа. Баярлалаа.